Буцаа миний YouTube channel тавтаа морил. Эхлэхээс өмнө би нэг юм хэлмээр. Тэгээд 20,000 олсон зөндөө их баярлалаа. Бид нар одоо ингээд би үнэхээр их амар их баярлаад ингээд бүгдээр нь. Тэгээд 20,000 олсныг бас тэмдэглэх хэрэгтэй. Тэгээд миний бодлоор гэж миний ингээд төлөвсөн байгаа юм бол би 5 өдөр дараалж бичлэг гаргана. Тэгээс тэмдэглэе. Таалагдж байна уу үгүй юу мэдгүй. Тэгээд өнөөдрийн бичлэг болвол нэг болсон явдлын тухай бичлэг. Өмнөх бичлэгэн дээр адилхан шиг танд 5,000 лайк дарах юм бол би дараач бичлэг хий. Тэгээд лайкн дээр жоохон хүмүүс ингээд зарим хүмүүс жоохон дургуутсан гэх юм уу ингээд жоохон гайхаад ойлгохгүйсэн. Тэгээд би бус бичлэгнүүд дээр та нараас ингээд лайк бар гэж хэлдэггүй эсвэл ингээд ингээд тэг гэж хэлдэггүй. Одоо ингээд болсон явдлуудын бичлэг жоохон миний хувьд ингээд жоохон спешиал ингээд бас ийм юм яриад ах тийм гойч биш ойлгож байна. Ихээр яриад ахаар тэгээд бас ингээд хүн сонирхгүй байхад би ийм болсон явдал ийм муухай болсон явдлуудыг ингээд бас яриад баймааргүй. Тийм болохоор ингээд миний хувьд хийх юм болвол та нар ингээд үнэхээр хүсчихвэл ингээд үзмээр байвал би ийм бичлэгнүүдийн талаар хий гэж миний ингээд дотор бодогдож байгаа ингээд юм. Та нар лайк дарах юм бол би бас ингээд мэдэн штэ. Ингээд хүмүүс үзмээр байна эсвэл үзмээргүй. Яг л зарим хүмүүс зүгээр ингээд ийм бичлэгнээр дараа тэгээд таалагдахгүй ч магадгүй. Тэгэл ингээд дараачих тэр нүзгүй. Эсвэл зарим хүмүүс таалагдсан мөртлөө ингээд лайк дарахгүй ингээд коммент хийхгүй. Тэгэхээр би ингээд мэдгүй энэ яагаад хүмүүс энийг үзээд би ингээд тэнэг харагдаад хүмүүс энийг үзээд нөө эсвэл ингээд яг сонирхолтой ингээд ийм бичлэг үзмээр байгаа болохоор үзүүд байна уу гэдгийг ингээд би бас мэдэх хэрэгтэй. Тэгээ ялангуяа энэ бичлэгэндээ одоо ийм төрлийн бичлэгэн дээр энэ чинь бас болсон явдал тэгээд ингээд яриад байхаар гоё юм биш болохоор тэгээд тийм болохоор би ингээд 5,000 лайк гэж хэлж байгаа шүү. За ийм бичлэгийг одоо эхэлцгээе. Энэ болсон явдал бол нэг эмэгтэйгийн тухай. Энэ эмэгтэй 2009 онд алга болсон. Тэгээд тэр эмэгтэйгийн тухай. Линда Шен гэдэг эмэгтэй 32 настай 8 сарын 1-нд 2009 онд алга болсон байна. Алга болсныхаа 8 хоногийн дараа Линдаг 20 болох гэжсэн. Энэ явдал Фоллоу гэдэг газар болсон. Тэгээ хамгийн сүүлд Линдаг харсан хүн бол Линдагийн найз залуу. Линда найзтайгаа уулзлаа гэд гарсан юм байна. Найз залуу нь хин гэдгийг нь асуугаагүй. Хаашаа явах гэж асуугаагүй. Гэхдээ нэг найзтайгаа уулзна гэхээр нь заа гэд явуулсан. Тэгээ Линдагийн өмссөн байсан хувцсны нөрөө цав цагаан хувцснууд. Цагаан палаж, цагаан тэрко, тэгээ цагаан ийм ноосон цамц, тэгээ цагаан гутал. Одоо найз залуухаар нь хэлж байгаагаар Линда бол Хятадаас ирсэн. Тэгээ энэ Фоллоу гэдэг газар Линдаг бүх хүмүүс ер нь таньдаг. Тийм болохоор ингээд Линда гарах юм бол эсвэл ингээд хүн харсан байх юм бол ингээд ер нь хин гэдгийг мэдхээр яг л Линда зөөгчээр ажилласан байна л энэ хотын ресторанд. Тийм болохоор ихэнх хүмүүс нь ингээд уулзч мэддэг. Тэгээд бас Линдагийн амьдардаг одоо Линда найз залуу хоёрын амьдардаг газар ингээд тэр энэ хотын яг голд нь байдаг. Шөнийн 1:09 болж хахад энэ Линдагийн найз залуу мессежсэн байна л да. Тэгээд бас залгасан. Тэгсэн чинь Линдагийн хувцас ингээд болохгүй холбогдохгүй байсан. Өглөөний 9 цагт дараач өдөр нь найз залуу нь цагдаа руу залгасан гэж байгаа. Тэгсэн чинь энэ чинь ингээд том хүн тийм болохоор бид нэр алга болсон гэж бодохгүй байна. Линда Хятадаас ирсэн байхгүй юу? Тийм болохоор цагдаа ингэж хариулсан байна. Линда магадгүй гэрлүүгээ ингээд явсан байж магадгүй. Одоо Хятад руу явсан байж магадгүй. Тэгээд тайван бай буцаад ирэх байлгүй дээ. Битээ ингээд сандар гэж найз залууд нь хэлсэн байна. Бүтэн сайны өглөө Линда ажил дээрээ ч ирээгүй. Тэнгүүт найз залуу нь илүү их уурлаад цагдаа нар энийг ингээд юу яаж авахгүй байна. Ингээд жинхнээсээ хандахгүй байна энэ явдалт гэж уурлсан. Найз залуухан юм уу энэ хоёр ингээд дотныхон хүмүүс цагдаа руу очиж хэлсэн чинь цагдаа илүү их ингээд жинхнээсээ хандаад одоо энэ явдалт тэгээд бүгдээр ингээд байцаалт авсан байна. Тэгээ байцаалт авч авахад ингээд найз залуу нь 2 удаа ойрлж ингээд уйлж муулаад амар хэм болсон. Тэгсэн чинь цагдаа нар жоохон ингээд яг юу болоод байгааг ингээд шижилж эхэлсэн. Яг юу болоод байгааг. Тэгээд одоо энэ хэдэн хоногт ингээд таньдаг хүмүүс ойр дотныхон хүмүүс ингээд Линдаг хааж эхлээд тэгээд Линдаг ямар ч хүн хараагүй хаашаа авсныг хараагүй гэрээсээ гарсныг нь ингээд хинч хараагүй. Тэгээд цагдаа нар бас ингээд ойр дотныхон хүмүүстэй ярилцлага аваад за одоо Линдагийн тухай яриа. Линда бол 15 настайдаа Шведд ирсэн. Баг дүүтэй, эрэгтэй дүүтэйгээ. Тэгээ Линда Хятадаас ирсэн миний хэлснээр. Тэгээ ингээд Хятадаас цуцсан юм байна л да. Цухтаад Филиппинд очоод 7 жил амьдарсан юм байна.
ээжгүүгээрээ тэгээ дүүтэйгээ 7 жил ингээд цагаачийн ийм газар амьдарсан. Тэгээ сүүлдээ Швед рүү бас цухтаж очсон. Тэгээ Швед дээрээ бас ингээд цагаачин газар амьдарч байгаад нэг ийм хариуцтай хүнтэй амар тотон олж эхэлсэн. Тэрийг одоо ингээд Швед ээж гэж нэрлэдэг. Тэгээд энэ Швед ээжийнх нь хэлж байгаагаар бол Линда амар хөвгөлтэй, тэгээ амар сайхан сэтгэлтэй, хүмүүсийг тоодог. Тэгтээ бас ингээд амар хариуцлагатай. Тэрэн дээрээ мундаг. Яг үл ингээд дүүтэйгээ жоохноос ингээд өссөн болохоор дүүгээ ингээд дүүгийнхаа баг ингээд ээж нь болсон. Линда амар шудраг гэж байгаа Швед ээж нь. Яг үл ингээд хятадд ингээд амар муу амьдарсан. Тэгээ бас Филиппин ингээд муу амьдарсан. Тийм болохоор ингээд хүн дээрлэх юм уу ингээд шудраг биш байх юм бол амар дургу. Тэгээ тэрэнд бүр амар хуурлаа. Одоо жишээ нь ингээд Швед дэшнүүтэй ингээд дүү мөвийн ингээд хүн ингээд шоолж моглоод хам бол амар уурладаг. Тийм амар дургу. Одоо чинь эрэгтэй хүн эмэгтэй хүний дээр гарах юм бол ингээд бас амар дургу. Ийм шудраг амар шудраг хүн гэж байгаа. Тэгээ Линда нэг хүүхдээ эрт төрүүлсэн юм шиг л би сан хизээ төрүүлснээр мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч нэг хүүхдээ тэгээд хэдэн жилийн дараа хүүтэй болсны дараа хэдэн жилийн дараа тэр хүүгийнхээ аавтай салсан гэж байгаа. Тэгээд салжингуудаа өөр хот руу очоод сувлагч болох гэж сургууль явдаг. Тэгээд тэрнийхээ хажуугаар ингээд амар их ажил хийдэг. Амар мундаг л хүн байсан юм шиг лээ. Тэгээд ингээд хажуугаар нь ажил хийдэг. Тэгээд ингээд зөөгчөөр ажил хийдэг. Тэгсэн чинь тэр ажиллаж исэн газрынхаа тоогчтой сайн болоод тэгээд тэр хоёр ингээд найз зөвхөн болоод тэр хоёр цухтаа ингээд нүүж хэлсэн. Тэгээд нүүж явж байгаа тэр хоёр гэрлээд 2015 онд тэр хоёр Фолон гэдэг энэ хотод нүүж ирсэн. Тэгээд 3 жилийн дараа тэр хоёр салсан. 2008 онд. Тэгээд ингээд ээж одоо энэ ээж хан хэлж байгаагаар ингээд Линда ингээд гიშгүүлэх дурггүй, эрэгтэй хүмүүст ингээд доор нь орох дурггүй. Тийм болохоор ингээд ихэнх эрэгтэйчүүдтэй амар хэрэлддэг. Ингээд жоохон ячингуудаа, жоохон удажингуудаа. Яагаад гэвэл ингээд зарим эрэгтэй хүмүүс ингээд жоохон тэнэгштэй тэгчмүүдээ ингээд одоо чинь ингээд Аз эмэгтэйчүүдийг одоо би нэг зүгээр л ингээд орчуулж байгаа штеп. Ингээд Аз эмэгтэй ээж нэг гэж хэлсэн байхгүй. Аз эмэгтэй хүмүүсийг ингээд жишээ нь ингээд амар хөөрхөн хий гэж хэлэх юм бол хийдэг, ингээд өвөнд нь ордог, ингээд жоон тиймэрхүү зураг яцсан, ингээд толгоонд нь байдаг ч юм уу, жоон тийм. Тэгээд анхандаа одоо Линда тэгэж харагддаг байсан. Тэр нэрийн нүдэнд. Тэгчингүүтээ ингээд Линда сүүлд ингээд юу яриад байгаа. Өөрийнхөө ингээд бодол санаа хэлэнгүүт тэд нэр ингээд жоохон үүдс нуурлаг гайхаа. Тэгэхээр ингээд тэгэж хэрүүл болдог байсан гэж байгаа. Тэгэж ингээд ихэнх эрэгтэйчүүдтэй Линда хэрэлддэг. Тэгээ Линдагийн ингээд бодол санаа амар хүчтэй. Миний гар ингээд амар бор харагдаад байгаа юм. Тэгтээ тийм бор биш. Энэ гэрэл нь ингээд энэ дээр яг нүүрэн дээр байгаа болохоор энд гараа 50 гут ингээд байгаа шүү битээ. Тэгээ Линда амар юм free байх дуртай. Ингээд хүссэн юмаа хийж чадах. Тэгээ бас ингээд хүндлүүлэх эмэгтэй хүн шиг. Тэгээ бас ингээд амар эмэгтэй хүн шиг мэдрэмж авмаар байсан гэсэн. Тэгээ яг энэ үед ингээд 30-д настай барыг 2008 онд 31 юм уу. Тэгээд дүмж нөхөртөө салцсан. Тэгчмүүтээ ингээд ээжтэйгээ ярьсан байна л та. Тэгээд ингээд хэлсэн ингээд Швед ээжтэйгээ ингээд ярьсан байна л та. Би ингээд хүнтэй уулзмаар байна. Яг бол би ингээд ганцаараа шүүн унтмааргүй байна. Тэгээд одоо намайг юу ялгамаар байна. Би халамжлуулмаар байна. Тэгээд ингээд хүнтэй уулзмаар байна гэдгээ ингээд амар тодорхой байсан тэр нь. Тэгээд Линда нэг дейтинг сайт, онлайн дейтинг гэдэг штеп. Ингээд интернетээр хүн олдог сайт майт. Тэгээд тийм юм нэгээ тэгээд нэг эрэгтэй хүн болсон байна л та. Тэгээд ингээд Швед залуу. Тэгээд тэр хоёр ингээд амар бичиж эхлээд ингээд юу гэж юм гэж бичдэг штеп. Тэгээд энэ эрэгтэй бол нэг багш гэж байгаа. Тэгээ бас ингээд өнгөс халдсан. Тэгээд тэр хоёр бичиж жаад ингээд 2008 оны 3 сард уулзсан гэж байгаа анх удаага. Тэгээ уулзаад ингээд хотелд хонсон. Тэгтээ хотелд хонохдоо ингээд Линда унтахгүй амар бас ингээд бүх юм зөвөр хиймээр байсан гэсэн Линда. Тэгээд Линда бүр амар баяртай ээж мэжтэй ингээд хэлээл энэ баг миний одоо ингээд насан туршийн хаар юм шиг яана гэл ингээд бүр амар ингээд гоёор хэлсэн. Тэгээ бас амар дууралсан байсан. Тэгээд 6
7 хоногийн дараа энэ хоёр уулзсны дараа 6 одоо ингээд нийслэнийхаа дараа 6-7 хоногийн дараа найз залуу нь сүү тавьсан Линдад. Тэгээ ингээд найз залуу нь өөрөө тэгж одоо ингээд ярилцсан дээр ингэж хэлсэн байна л та ингээд би ингээд сүү тавьсан гэсэн. Гэхдээ ингээд найзуудаас нь Линдагийн найзуудаас нь асуусан чинь баг Линда өөрөө энэ сүүг тавилсан. Тэгж хэлсэн юм. Яагаад гэвэл энэ найз залуу нь Линдагийн руу ингээд нүүмээрсэн байна л та. Одоо Линда ингээд ганцаараа тэр 3 өрөө байшин амьдардаг. Одоо ингээд байранд амьдардаг. Тэгээд энэ найз залуу нь цуг нүүе гэд хэлсэн чинь Линда үгүй би ингээд бүх юмыг зүгээр хиймээр байна. Тийм болохоор хоёулаа их цүү таах хэвээр. Тэгээд дараа нь чи манайх руу нүүж болно гэж тийм төлөвлөгөөтэй байсан байна л та. Тэгээд энэ найз залуу сүү тавьсан юм шиг лээ. Гэхдээ найз залуу энийг өөрөө ярахтаа ингээд би баг ингээд сүү тавьсан. Төрсөн өдрөөр нь би surprise бариад ингэсэн. Гэхдээ найзуудаас нас ингэсэн. Тэгэж хэлсэн. Ингээд тэр хоёрыг хүмүүс ингээд хэлж байгаа байхгүй. Гаднаас нь харах юм бол амар ингээд жаргалтай, хөөрхөн хос байсан. Гэхдээ ингээд жоохон ойртож харах юм бол юмнуудын тхиим болон жоохон ингээд эвгүй байсан. Ягаад гэвэл Линда жишээ нь ингээд найз залуугийнхаа өрнүүдийг мэдгүй. Ингээд мэддэггүй байсан. Ингээд өрнүүд нь амар өндөр, амар хүртэй банкнд. Тэгээ Линда тэгээ нэг эхэндээ мэддэггүй. Тэгээд ингээд энэ хоёр үргэлж байгаа штэ. Тэгээ ингээд Линда тэг ингээд бүх орлогыг олдог. Тэгээ ажиллаа хийдэг ганцаараа. Тэг ингээд зөвхөн ажиллаа хийдэг. Тэгээд энэ найз залуу нь ямар ч ажил хийдэггүй. Тийм болохоор ингээд Линда ингээд жоохон асуудалтай. Тэгээ ингээд хоол моол байрмаар бүх юм Линда төлдөг. Тэгээ амар сони юм нь ингээд найз залуу ингээд ээж хань хэлж байгаа ингээд найз залуу нь бас гэхдээ найз залуу нь ингээд бүх юмаа өөрийнхөө нэрнээс ингээд бүх юмаа төлдөг. Ингээд төлбөрүүдээ ингээд найз залуу нь төлдөг. Гэхдээ Линда мөнгөний олдог. Тийм болохоор ингээд юу гэсэн үг вэ гэвэл найз залуу нь Линдагийн бүх юмыг ашигладаг. Ингээд хамаагүй. Одоо чин картын кодыг мэднэ, одоо утасны кодыг мэднэ, бүх юм Линдагийн одоо ингээд орлогын одоо мөнгө зүнг ажил мэл бүх юм ингээд нэгэлтэй мэднэ. Тэр нь бас ингээд жоохон энэ шивэд ээжд ингээд жоохон санагдсан ингээд яагаад тэгээд байгаа юм бэ? Тэгээ Линда нэг ингээд тоохгүй яа зүгээр гэх. Тэгээ бас ингээд нэг сони юм Линда амар их ажилласан юм байна л та. Тэгээ эхэндээ бас энэ найз залуу нь жоохон ингээд хардаж гэж ингээд жоохон сэжилж эхлээд энэ Линда яг ямар ажил хийдин яагаад ийм их мөнгөтэй. Тэгээ ингээд хүмүүсээс одоо тэр иргэн тойрных нь хүмүүсээс ингээд Линдаг бие зардггүй гэж амар их асуусан гэж байгаа эхэндээ. Тэр нас ингээд жоохон сонио. Тэгээд энэ хоёр гэрлэхээр болсон байна л та. Гэрлэхээр шийдээд тэгээ хүүхд мөхтэй болно ингээд бүх юмаа төлөвлөж эхэлсэн. Тэгээд Линда ганцаараа мөнгө олд юм чинь ингээд илүү их ажиллаж эхэлсэн. Одоо гэрэл нь хурмаа хийн гэд. Тэгээ ингээд шивэд ээжтэй ярьсан юм нь бол би ингээд энэ удаадаа бүр амар гоё гэрлэмээр байна. Тэгээ би бүр амар гоё хурим хиймээр байна. Би ингээд нэг өдөр ингээд хатан хан шиг мэдрэмж авмаар байна. Тэгээд би бүр амар гоё мэдрэмж авмаар байна гэд хэлсэн. Тэгээ найз залуу нь 8 сарын 10-нд нь ажилд орохоор байсан байна л да. Тэгээ энэ хоёрын хуримч 8 сарын 8-нд юм уу. Тэгээ 10-нд нь ингээд ажилд орохоор байсан. Тэгчмүүдээ ажилд орчингуудаа бүх ингээд өрнүүдээ Линдад буцаад өгнө. Ингээд би чам мөнгө чинь буцаад өгнө. Энэ хурим зүрмэн мөнгө гэж ярьж исэн гинэ. Тэгээд хурмаа хийхээс өмнө тэр хоёр ингээд хятад очих ёстойсэн байна л да. Линда ингээд гэтээ ингээд хятад явхаасаа 3 сарын өмнө Линда энэ хоёр энэ шивэд ээж рүү очоод тэгээ шивэд ээж нүүр хотод амьдардаг штэ байж байгаа. Гэрээслэл гинэ. Томруулж байна уу? Гэрээслэл. Тэр энэ шивэд ээж дээр нь очиж ингээ гэрээслэл бичүүлсэн гэх юм уу. Тэгээд шивэд ээж ингээд гахаад яагаад бичиж байгаа юм бэ яг одоо. Ингээд тоонор одоо гэрлэж байгаа зү гэсэн чинь тэр найз залуу ингээд Линдаг татаад наашир хоёул юм яри гिचмүтээ ингээд амар шивнэдсэн гэнэ. Тэгсэн чи буцаж ирсэн чинь ингэж хэлсэн гинэ Линда бит хоёр удаа хятад явна. Тэгээд хятад юуч болж магадгүй. Тийм болохоор ингэ тэгж байгаа юм ба гэд. Тэгээ энэ одоо сонсч. Тэгээд энэ гэрээслэл хийхээс 10 сарын өмнө штэ. Энэ найз залуу нь одоо биеийн даатгал авсан гэх юм уу. Сая короны биеийн даатгал авсан. Тэгээ Линдата ингээд Линдаг бас тэрэнд нь оруулсан байгаа. Тэгтэл Линда тэрийг мэдгүй баха. Мэдгүй. 6 сарын 19-нд
тэр хоёр хятад явсан л да. Тэгээд хятад яваад ингээд амар гоё хормынхаа ховцнуудыг яваад, хормынхаа гутлыг яваад одоо ингээд жоохон жижиг сажиг юмнуудаа тэндээс авсан. Тэгээ амар том юу болгоно одоо ингээд амар том хорин хийн. Тийм болохоор ингээд гоё юмнууд авсан. Тэгээ энэ хоёр буцаж ирээд ингээд хоримлуу ингээд аваартаад байгаа штэ. Гэхдээ ингээд хормынх нь 7 хоногийн өмнө одоо ингээд Линдагийн алга болдог үед ингээд бас цагдаа нарын ингээд гайхсан юм нь ингээд та хоёр ингээд 7 хоногийн дараа ингээд хурмаа хийх гэжээд ингээд ихэнх юм ингээд болцсон. Жишээ нь ингээд сүмэн ингээд болцсон. Тэгээ одоо чинь ингээд жижиг сажиг юмнууд нь болцсон. Гэхдээ бас ингээд хоол моолоо захиалаагүй, тортоо захиалаагүй. Тэгчмүүтээ ингээд Линда бас юугаа cancelдсан. Ингээд нүүр будуулах хүсээ ингээд янзлуулах одоо жишээ нь ингээд зарим юмнуудаа ингээд Линда cancelдсан байгаа байхгүй юу. Тийм болохоор яг ингээд хурмаа хийх байсан уу гэдэг ингээд нэг асуулт байгаа байхгүй юу. Тэгээ ингээд наад залгуух нь хэлж байгаагаар бит хоёр ингээд хятад явсан чинь амар их төлбөртэй болоод тэгээд зардлаа жоохон ингээд багасгах хэрэгтэйсэн ба тийм болохоор ингээд зарим юмнууд нь ингээд цуцлалцсан. Тэгээ бас нэг сони юм нь ингээд наад залуу ингээд 8 сарын 10-нд ажилдаа орохоос шүү дээ. Тэгээ энэ хоёр одоо ингээд honeymoon-д явна шүү дээ. Явна гэдэг нь төлөвлөсөн байгаа. Гэхдээ наад залуу нь ингээд ажилласаа чөлөө аваагүй. Гэхдээ Линда ажилласаа чөлөө авсан. Тийм болохоор бас тэр амар ингээд сонир шижигтэй санагдсан гэсэн. Тэгээ энэ өдөр одоо 8 сарын 1-нд Линдагийн алга болдог өдөр Линда зөв зүгээр ажил руугаа явсан. Тэгээд буцаж ирсэн. 4 цагт ажиллаад хараад ингээд буцаж ирсэн. Тэгээ наад залуу ингээд амар олон байцаалтанд суусан авсан. Тэгээд яг юу болсноо ингээд санахгүй байхгүй. Линдагийн ирснээс хойш бит хоёр хоол идлээ эсвэл ингээд ийш явлаа. Гэхдээ нэг юм ингээд тодорхой байгаа юм нь энэ хоёр ингээд дэлгүүр явсан. Хоолны хүнсний дэлгүүр тэр нь 4:27-оос 4:38 хүртэл ингээд тэр дэлгүүртэйсэн. Тэгээд тэрийг ингээд камернаас тэр дэлгүүрийн камернаас харсан. Тэгээд Линда тэр камерын дээрээ ингээд цагаан палаж өмссөн. Тэгээд цагаан тэрхүү өмссөн. Тэгээд бор өсгөдөө гутал өмссөн байгаа. Тэгээд тэр нь ингээд Линдагийн хамгийн сүүлчийн зураг одоо ингээд нотлох баримт хаана байсан, яасан амьд байсныг. Тэгээд тэр хоёр ингээд дэлгүүрээс буцаж явахдаа наад залуу нь ингээд хэлж байгаагаар тэр хоёр жоохон ингээд тойрч авсан. Энэ хотынхоо ингээд ийш тийшээ тойрч авсан. Яагаад гэвэл хурмаа хийх үедээ энэ одоо жишээ нь хятадаас ирж байгаа, холоос ирж байгаа хүмүүстэй энэ хотын ингээд спешиал юмнуудыг үзүүлэх гээд юу байдгийг ингээд харах гад тэр хавар ингээд тойрч авсан гэж байгаа. Гэхдээ цагдаа нарын ингээд харсан юм болвол бас ингээд жоо сонио. Яг тэнд ингээд очиж үзсэн гэж наазал нь хэлсэн байхгүй. Тэгэхээр тэр газруудаар энэ хоёр 1-2 хоногийн өмнө очиж үзсэн байсан. Тийм болохоор яагаад дахиад тийшээ явсныг ингээд цагдаа нар бас ингээд гайхаад. Гэхдээ явсан үгүй нь бас ингээд мэдгүй. Гэхдээ энэ чинь амар олон байцаалт авч байгаа. Тэг ингээд хэлэх болгондоо наазал нь ингээд жоохон ондоо жоохон юмнуудыг өөрчлөлт хийлээдсэн болохоор ингээд бас тэрийг бодороо. Тэгээ бас тэр хурим хийх газараа очсон гэж байгаа. Тэр өөрөө одоо барилгыг харах гэж тийш очсон. Тэгсэн чинь тэнд ямар ч хүн байхгүй байсан гэж найз залуу нь хэлж байгаа. Гэхдээ ингээд цагдаагийнхаар ингээд харснаар нь тэнд яг тэр өдөр тэр хоёроо одоо ингээд оцсон өдөр тэнд бас өөр баяр болж исэн. Тэмдэглэжсэн. Тийм болохоор хүмүүс байсан. Тэгээ ингээд яг бас ингээд шалгааж үзсэн чинь. Гэхдээ энэ одоо ингээд энэ ярьж байгаа юмнууд нь би одоо жоохон байж сүүлд нь тайлбарлана. Гэхдээ ингээд за сүүлд нь тайлбарлана. Яг ингээд ярьж байгаа юм хизээ яг яаж байцаалт аваад ингээд болсон юм. Гэхдээ энэ байцаалтууд нь бас амар хойно ирж байгаа шүү. Цагдаа нар ихэндээ ингээд ийм юмнуудыг мэдгүй байгаа. Тэгээ бас нэг юм нь бол ингээд утсан. Найз залуух нь утсан. Ингээд бүүрлэн гэдэг ингээд жоохон хол ингээд энэ хотоос ингээд жоохон заатай газар 8:30-д ингээд ассан байгаа. Тэгээ наад залуу нь хэлж байгаа бол би хоёр ингээд гэлүү очоод хоол идчихсэн. Тэгсэн чинь Линда гарлаа гээд нүрэ будангаа ингээд сийдэр уусан. Тэгээ цагдаа нарын ингээд бас нэг сэцгэлж байгаа юм ингээд жоон сонин гэж бодсон юм нь бол Линда яагаад яг адилхан хувцастайгаа оройн гарсан юм бэ? Одоо чинь тэр камерын дээр харсан шүү дээ ингээд цагаан палаж, цагаан тэрхүү, цагаан цамц тэрэн дээр шиг яг яагаад оройноо наастаа уулзтаа гарсан юм бэ? Тэгээ нэг юм Линдагийн нэг юм нь бол Линда амар цэгц ингээд жишээ нь хүнтэй уулзсан бол заавал хусанд ордог. Тэгээ бүр амар олон нүүрний тостой. Тэгээд ингээд жоохон спешиал нүдэ ээж нь ингээд хэлж байгаа хгүй шивэд ээж нь ингээд Линда хэлдгээсэн. Яагаад энэ тосыг хэрэглэх юм бэ? Яагаад ингэдэг юм бэ? Ингээд өвчлээ сууж штэ энийг хэрэглэх ёстой гэж. Тэгэл амар ингээд өөртөө арчаатайсан. Тийм болохоор хизээч ингээд зүгээр найстайгаа уулзна гэд ингээд
хувцас солихгүй, усанд ч орохгүй ингээ гарахгүй. Заавал усанд ороод хувцас солиод хамгийн гоё дээр ингээ амар цэгцтэй байх гэж хичээдэг. Тэгээ ингээ амар хувцсан дуртай болохоор ингээ солино. Тэрийг жоохон ингээ цагдаанараас ингээ жоохон гайхсан. Тэгээ бас ингээ тэр камер дээр нэсэн штэ. Тэр камер дээр бичсэн зураг. Тэрэн дээр Линда бор гутал өмссөн байсан штэ. Тэгээ тэр бор гутал нь ингээ ерөөсөө олдохгүй байхгүй юу? Хааж байгаа мэдгүй. Тэгээ цагдаа нэг гэрт наасан ч байхгүй. Тэгээд наад залуу нь хэлэхээр тэр бор гутлаа өмсөөгүй гэж хэлсэн. Ингээ өөр цагаан гутлаа өмссөн. Шин авсан цагаан гутлаа өмссөн гэж байгаа. Тэгээ тэр бор гутлаа ингээ ерөөсөө олдохгүй. Тэгээ цагдаа нар ингээ ямар цагаан гутал биднээ одоо ингээ тийм цагаан гутал байдгийг хинж мэдгүй. Тэр бор гутлаа өмсөөгөл тэр бор гутал хаана байгаа юм бэ гэж. Тэгээд бас наад залууг нь хийсэн болвол ингээ Шведэд нэг юм Efterlyst гэдэг програм байдаг байхгүй юу зурхны. Тэгээд тэрэн дээр ингээд цагдаа нар яг хийнийг хааж байгаа эсвэл ингээд нэг хүн алга болчихмол тэрэн дээр ингээд харуулдаг. Эсвэл нэг хүн дээрэм хийх юм бол тэр хүнийг ийм хүн хааж байна. Ингээд ийм өндөртөө, ийм царайтай ингэдэг тэгдэг гэдэг. Тэгээд тэр програмд нь орсон юм байна л да. Ингээд Линда алгуулсан. Тэгээд ингэсэн тэгсэн юу болсныг. Тэгээд тэнд ингээд байдаг амар алдартай цагдаа ажилтдаг. Ингээд амар олон жил цагдаагийн юунд ажилласан. Тэгээ ингээд яг амар туршлагатай тийм алдартай цагдаа ингээд тэр програмд нь бас ингээд ажилладаг байхгүй юу? Энэ одоо ингээд тэр зурагтаар ингээд энэ наад залуу юу болсныг ингээд ярьж өгч мөгөөд ингээд тэгээ хүмүүс амар тэр програмыг үзээд ингээд амар ингээд ойлгосон ингээд амар хэцүү байсан хүмүүст 8 сарын 8-ны хурмынхын өдөр тэд нэр бүгдээр ингээд хамаатан садна ингээд цуглаад тэр сүмд нь очиод ингээд суусан юм байна л да. Тэгээ сүм дотроо наад залуу нь өөрийнхөө хамаатан садантай суухгүй энэ Линдагийн хамаатан садантай суусан юм байна л да. Тэгээ ингээд Швед ээжийнх нь хажууд тэгчүнгүүтээ тэр сүмийн ингээд хүн байдаг ажилтна. Тэр хүн нь ингээд лаа асуусан юм байна л да. Тэгсэн чинь наад залуу нь ингээд ээж нь ингэж хэлсэн байгаа. Эднэр яаж Линдаг өгсөн гэдэг мэдчихэж байгаа юм бол гэж хэлсэн. Тэр үед Линдагийн ээж ингээд нээхэн бодоогүй. Тэгтээ дараа нь ингээд бодоодсэн чинь юун яаж Линдаг өгцнийг мэдж байгаа юм бол ямар сонио асуулт вэ? Тэрний оронд ингээд Линдаг өгцөн яагаад Линдаг өгцөн гэж бодоод байгаа юм бол ч юм уу ингээд жоохон өөр асуулт асууж болохоор байсан. Тэгсэн чинь ингээд яаж Линдаг өгцөн гэдгийг мэдж байгаа юм бол гэж асуусан. Тэр нэгээд бас амар сонио санагцсан. Тэгээ 8 сар ингээд баг дуусч байгаа. Тэгээд наад залуу нэг шинэ ажилд орсон. Тэгээ шинэ ажлынхан газар ингэж хэлж байгаа хгүй ингээд ажилдаа орсноос хойш ингээд хизээч ингээд хэцүү юм шиг байгаагүй ингээд дандаа баяртай ингээд зүгээр байсан. Ингээд зүгээр ажиллаа хийж чадсан гэж байгаа ажлынхан газар. Тэгээ энэ Efterlyst одоо ингээд тэр програмд ажилладаг нэг цагдаа гэдсэн шүү дээ. Тэр цагдаа бас амар алдартай цагдаа байхгүй юу? Тэгээд ингээд тэр наад залуух нь хэлсэн юмнууд нь бас ингээд жоон сонио. Жишээ нь ингээд тэр програм дээр ингээд Линда хүн авсан байж магадгүй. Эсвэл Линда ингэж өгсөн байж магадгүй. Ингээд өөрөө амар их ингээд болсон юмнуудыг ингээд яриад байсан. Тэгээд энэ цагдаагийн хэлж байгаа ингээд ийм одоо ингээд дотны хүн чинь ийм байдалд орчингууд ингээд ерөнхийдөө ийм ярьдгүй юм аа ингээд ярьдгүй юмнууд ингээд яриад байсан. Тэгсэн чинь энэ цагдаа ингээд хэлж байгаа байхгүй юу? Өөрийн бодлого ингээд хэлсэн байхгүй юу? Тэд нар ингээд Линдад юу тохиолдсон бол гэж та бодож байна гэдэг тэр цагдаас асуусан чинь тэр цагдаа ингээд энэ чинь тодорхой л шүү дээ. Ер нь хин юу хийсэн ингээд жоохон надад миний хувьд ингээд тодорхой санагдаж байна. Та нар бүх ингээд статистикийг бодвол ягаад гэвэл эмэгтэй хүн ингээд 70 болоод нас барах юм бол эсвэл ингээд эмэгтэй хүнд нэг юм тохиолдох юм бол ингээд статистикээр ихэнхдээ ингээд партнер нэдэг одоо ингээд нөгөө хүн нэг юм хийсэн байдаг. Тэгээд энэ цагдаа тэгэж хэлэхгүй жоохон ингээд та нар ингээд статистик харах юм бол бас ингээд миний хувьд ингээд жоохон тодорхой байна гэд хэлсэн чинь сонингууд ингээд тэрний талаар ингээд бичээд хэлсэн байхгүй. Энэ наас бандыг энэ жоохон сэжилж ийн ингэж тэгж ийн гэсэн чинь тэр өдрөөс хойш наас банд нэг ажил дээр бүр амар стресстэй очсон. Тэгч юм уу ингээд амар ажиллаж хийж чадахгүй амар гунигтай. 9 сарын 15-нд наад залуу 3 цагт дараад өдрийн тэгээд пицца авч идэх гэж явсан гэж байгаа. Тэгээд энэ өдрийн дараачийн өдөр ингээд цагдаа нар ингээд ирж байцаал тах байсан байна л та. Тэгээ ингээд ер нь одоо энэ үед
ингээд байнга очиж ингээд жоохон байцаалтаа юу болсон юм сонсноо. Одоохондоо ингээд найз банд ингээд шижигдэн ч юм уу юу ч биш байгаа. Тэгсэн чинь гинт тэр цагдаа нар очсон чинь ингээд хаалга таалахгүй. Тэгээд хинт хаана байгааг мэдгүй. Тэгээ ингээд хаанч байхгүй. Найз банд алга болсон бас. Тэгсэн чинь цагдаа нар бүр ингээд гайхаж эхлээд амар сэжгэлж эхлээд ингээд яагаад алга болчих вэ? Ингээд цухтсан юм уу яац ингээд ойлгохгүй. 3 хоногийн дараа 9 сарын 18-нд ингээд ой модон дэсэн нэг хитэн байшин байдаг шүү дээ. Зуны байшин гэх юм уу. Тийм байшинтай хүмүүс 2 хүн байсан мэл та ихчдүү. Тэр хоёр ой модонд ингээд жимс түүхээр явдаг гинэ. Нэг хүн эрэгтэй хүн ингээд дээгүүрээ юу ч өмсөөгүй хар өмдтэй тэгээ гутлахгүй байсан. Тэгээд гүүгээд ингээ гараа өргөөд надад туслаарай цагдаад гэж ойрлсон. Тэгсэн чинь тэр хүмүүс ингээд юу болсон бэ яасан бэ гэсэн чинь би нөгөө найз залуу нанаа би алга болцсон байсан. Тэгээд би найз охиноо Линдаг болцсон. Тийм болохоор цагдаад удаарай би гал гарч хахад гинт сэрээд тэгсэн чинь Линда миний хажууд твтчихсэн. Тэгээ би гүүгээд ирлээ. Тэгээ ингээд зарим газрын жоохон ингээд шарахтай одоо ингээд юуны шарах гэдэг лээ. Та нар ойлгож байгаа ингээд галны шарах. Би өгөн тэр үгийг мэддэм мод ихтэй одоохондоо орж ирэх байна. Тэгээ цагдаа нар ирээд тэгсэн чинь ингээд хэлж байгаа минь болохоор би надад амар их ингээд хар тамхи өгсөн. Тийм болохоор би ингээд юу санахгүй байна. Ингээд тэгээд минь толгой ирсэн. Тэгээд ингээд амбуланс төрөний ингээд эмчнэр хэлж байгаа байхгүй. Ингээд толгой намар иргэсэн байсан. Тэгтээ ингээд нэг юм нь Линдагийн хаана байсан, ямар газар байсан, Линда яаж харагдсныг амар сайн санаж байгаа. Тэгтээ бус юмаа санахгүй байгаа. Тэр нь бас ингээд амар сэжигтэй. Тэгээ ингээд цагдаа нар ингээд байцаалгасан бол яг болсон яасан гэсэн чинь нэг хитэн хятад хүмүүс манай байранд ирээд ингээд намайг аваа явсан. Ингээд киднапцсан. Тэгээд надад амар хар тамхи өгөөд ингээд цагаан юмнууд өгөөд тэгээ би юу ч санахгүй. Тэгээ гинт сэрсэн чинь би Линдагийн хажууд хөвтөжсэн. Тэгээ гал гарцсан. Тэгээ ингээл бүх хүмүүс мэдэж эхэлж байгаа юм чи ингээл Линда олдсон юм байна, Линда олдсон байна. Тэгээ Линда яг тэр найз залууг нь хэлснээр тэр ой модон дотор ингээ хөвтөцсөн. Тэгээ найз залуу нь шууд сэжигтэн болсон. Тэгээ ингээ Линдаг олсон чинь Линдагийн би ингээд амар муу болцсон. Одоо жишээ нь ингээд гадаа удаан ингээд байхаар амтан жоохон идчихдэг юм. Одоо ингээд харахад хэцүү болчихдээ шүү дээ. Одоо ингээд яг хэн байна эсвэл яг юу болсон бэ гэдгийг ингээд тодорхой мэдгүй. Тэгээд Линдагийн ингээд хэвтсэн байдлыг харангуут ингээд нэг хүн тийшээ өргөөд тавьсан байгаа. Тэгээ ингээд би энэ бас ингээд амар муухай болсон. Тийм болохоор ингээд гаднаас харах юм бол ингээд Линда гэдгийг чинь ингээд мэдхээргүй. Тийм болохоор ингээд найз залуу нь энэ Линда миний хажууд хэвтчихсэн гэж хэлэнгүүт цагдаа нар бас амар шижиглээд ингээд бид нар чинь ингээд гаднаас ингээд энэ нэмэг чаддаг хүмүүс гаднаас нь хараад ингээд Линда гэдгийг ингээд тодорхой мэдгүй байхад чи яаж мэдсэн бэ гэх. Тэгээ ингээд цагдаагийн гаргаж байгаа одоо эмчнэрийн гаргаж байгаа юу бол Линда 8 сарын 1-ээс 8 сарын 9-2-нд одоо тэр хавцаа нас гарсан байна. Тэгээд хувц нь бас яг адилхан тэр өмссөн байсан цагаан хувц нь. Тэгээд гутал ерөөсөө олдоогүй. Тэгээд Линдагийн хажууд нь бас ингээд жоохон гал гарсан юм байсан. Тэгээд тэр нь бол ингээд жоохон хувц ингээд уураад гал гаргацсан тийм байдал байсан. Ямар ч юм бензин ингээд тийм байхгүй зүгээр ингээд хувц шатаацсан. Тэгээ найз залуудаа хийсэн ингээд байцаал ингээд зүг шүүх хурлынх нь өмнөх байцаал 4,000 хувц болсон. Тэгээ амар их байцаал тавсан байгаа байхгүй. Тэгээ ингээд миний хэлж байгаагаар одоо саяны миний өмнөх ярьсан одоо чинь ингэсэн тэр өдөр ингээд худлаа ярьсныг нь одоо л мэдж байгаа штэ. Тэгээд цагдаа нар ингээд баашин ингээд Линдагийн байрын шалгасан чинь ингээд Линда бичлэг хийдэм байсан байл одоо наа чи ингээд влог шиг одоо тэр үед ингээд зүгээр ингээд бит хоёр одоо хоолоо хийж байна эсвэл ингээд ийм хоол хийж ийн жишээ нь ингээд ярьж марж байхдаа зүгээр ингээд бичлэг хийдэг. Тэгээ бараг ингээд 40 бичлэг болсон. Тэгээд нэг бичлэгийг үзсэн чинь ингээд жоохон сонирхолтой юм гарч ирсэн. Сонирхолтой гэж ингээд жоохон сони юм гарч ирсэн. Тэр нь бол ингээд найз залуу энэ хоёр ингээд юм ярьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь найз залуу ингэж байгаа. Би ингээд амны даатгал гаргана 73,000. Тэгээ би чамайг алчна гэж хэлж байгаа. Тэгээ би чиний хүүд ингээд 5 хороол өгнө. Ингээ амар баг мөнгө өгнө. Тэгээ би 73,000-ыг өөрөө аавна гэж ингээд тоглож хэлж байгаа гэсэн гинэ. Тэгсэн чинь цагдаа нар энэ талаар асуусан чи үгүй бид хоёр зүгээр тоглож ийсэн. Тэгтээ бас ингээд жоохон сонирмоос өмнө нас ингээд амны даатгал гаргацсан тэгчмүүтээ одоо Линда ингээд алга болоод нас харсан. Тэгээ цагдаа нар бас ингээд гахаад энэ ингээд хятад юу муутай ингээд хүмүүс ирээд тэгээ Линдагийн таньдаг хүмүүс тэгээ намайг ч гэсэн ингээд ингэсэн тэгсэн гэдэг
одоо хүмүүсийг яриад байгаа ш наад залуу. Тэгээ тийм юм ямар ч юм нотлох баримт байхгүй, машинч байхгүй, одоо ингээд гарны хээч юм одоо ингээд юу ч байхгүй. Тэгээ энэ алдартай цагдаа гээд байгаа штэ. Лейф гээд тэр цагдаа бол ингээд хэлж байгаа байхгүй юу? Арай л их Америк кино үзсэн юм шиг ингээд сонсогдсон юу ярьж байгаа, яаж ингээд юу яасныг энэ одоо ингээд яаж тэр хар тамхи өгсөн тэд нэр юу хэлсэн ингээд бүх юм ингээд жоохон кино шиг яриад байна. Тэгээд баг бүх цагдаа-нар тэгээд бүх тэнд шүүх хурлын хүмүүс энийг жоохон ингээд фейк гэдгийг нь ойлгосон. Ингээд бүгдээр санал нийлсэн тэр юм дээр ингээд энэ ботод сонсогдохгүй байна гэдэг. Тэгээд энэ алдартай цагдаа хэлж байгаагаар ийм хэлэхэд бас ингээд амар буруу, ингээд амар racist, одоо Линда хятад болохоор хятад ингээд мафианууд ирээд шивэд ирээд ингэсэн тэгсэн. Тэгтэл Линда барыг энд хідэн одоо барыг 10 хэдэн жил 15 жил надад адилхан амьдсан. Тэг ч юм уутай ингээд иймтэй холбоотой гэж бүр амар кино шиг яриад хахаар бас ингээд амар racist сонсогдож байна гэж энэ цагт хэлсэн. Тэгсэн чинь 11 сарын 9-нд энэ найз залуух нь одоо ээж ах нь гэрт ингээд нэг юм болцсон. Тэр нь бол камер нэг ном, тэгээд нэг компьютер. Тэгээд тэр номон дотор нь ингээд нэг цаас байсан. Тэгээд тэр цаасан дээр ингэж бичсэн байна. Ээж сайн уу ээж аваа энэ цаас та нар ингээд олох юм бол би барыг өгцөн гэсэн үг. Намайг тэр Линдагийн хятадын мафианууд олцсон гэсэн үг. Тэгээ намайг барыг алдсан бах. Та нар зүгээр энийг хэлмээр байна гэдэг ингээд амар их юм бичсэн. Тэр компьютерыг харсан чинь шалгасан чинь ингээд ийш тийшээ явах замнууд хайцсан байсан. Ингээ ийшээ яаж одоо эндээс тийшээ яаж явд, эндээс тийшээ явж явд. Ингээд жоохон замнууд хайцсан байсан. Тэгээд ингээд миний өмнө хэлснээр ингээд сүлжээг ингээ харж болдог шүү дээ. Хаанаас сүлжээ орсон байна, хаана байна, одоо байрлалын 9 сарын 16-нд одоо ингээд өөрөө алга болсон дараач өдрөө буусан цуусан байлээ. Одоо энэ Фолнаас Стокгольм руу буусан цуусан гэж ингээд сүлжээ гарч ирж байгаа. Тэгээ 17-нд Стокгольмын энд дэдэг энэ номын санд байсан гэж гарч ирж байгаа. Тэгээд 17-нд бас буцсан гэдэг тийм сүлжээ гарч ирж байгаа. Тэгээ камерын дотор ингээд Стокгольмын жоон зургнууд байгаа. Тэгээ хамгийн сүүлийн зураг болвол өөрийгөө ингээд авцсан. Тэгээд тэгтээ ингээд амар хар малгай өмссөн. Тэгтээ ингээд цагдаа нар харсан чи энэ барыг энэ чамтай бүр амар адилхан байна гэж хэлсэн гэж байгаа. Тэгсэн чинь энэ найз залуу нь би биш би энэ үед хар тамхинд ингээд маа суурцсан байсан. Би юу ч санахгүй байна гэд. Тэгээ шүүх хурал нь болоод найз залуу нь үгүй би тгээгүй гэл ингээл хэлээл байгаа. Тэгээ энэ шүүх хурал бас амар том шүүх хурал болсон. Хүмүүс бүр ингээд шүүх хурал нь үзэх гэж ингээд билет авч мавсан ойлгож байна. Амар олон хүмүүс үдмээр. Тэгээд энэ алдартай цагдаа магдаа тэндээсэн. Тэгээ тэр энэ цагт хэлж байгаа би ингээд зүгээр л ингээд амар ойрхон суусан байна л да. Тэгчүүнтэй ингээд нүдрөө нь харах гад ингээд eye contact хийх гээд тэгээд энэ цагтаа хэлж байгаа ингээд яг үнэндээ ингээд ямар ч юуг байсан бол ингээд ямар ч бурууг байсан бол над руу амар их ингээд ширтээд ингээд надад туслаач яг үл ингээд энэ цагдаа жагалдартай ингээд тэгэл ингээд надад туслаач гэдэг ингээд харц өгнө. Тэгсэн чинь ингээд юроосоо харахгүй ингээд дээшээ харахгүй байсан гэж. Би зүгээр орчуулж байгаа шүү дээ. Тэгээ ингээд тэр шүүх хурал дээр нь ингээд прокурор нь ингээд юмнууд нь тайлбарлаж байгаа шүү дээ. Ингээд нэг юм нь бол яагаад хийснийг ингээд жоохон олцсон. Яагаад одоо алсныг юм. Тэгээ тэр нь бол жишээ нь энэ амны даатгал тэгчүнгүүтэй бас энэ хурим одоо ингээд амар мөнгө зардлага тэгчүнгүүтэй энэ хоёр ингээд тохиролцохгүй тэгээ баг хурмаа хийхгүй болтон байж магадгүй байсан. Тэгээд ингээд мөнгнөөс болж ингээд амар олон шалтгаан байгаа. Тэгтээ ингээд прокурор нь одоо ингээд шүүгч ингээд бүх хүмүүс яаж өгснийхэн талаар юу ч байхгүй. Ингээд жишээ нь унж өгсөн юм уу одоо ингээд яаж өгснийхэн талаар юу ч байхгүй. Тийм болохоор найз залуу нь ямар ч юм юу аваагүй. Одоо алсан гэдэг шүүлт аваагүй. Яг л ингээд яаж өгснээ мэдгүй. Жишээ нь ингээд энэ хоёр машиндаа сууж байгаа Линда хэрэлдээд одоо ингэ би бас орчуулж байгаа шүү ингээд энэ цагтаа итгэж хэлээ. Магадгүй энэ хоёр ингээд сууж агаад тэг ингээд хэрэлдээд Линда машиндаас үсгэрсэн байж магадгүй. Одоо ингээд юу ч болсон байж магадгүй. Яаж өгснээ ингээд гол нь ингээд олж чадаагүй. Тийм болохоор ингээд найз залуугийн шүүж чадаагүй. Тэгтээ найз залуу нэг юм юу шүүлт авсан. Тэр нь бол ингээд Линдаг хөдөлгсөн одоо хүчин хүнийг хөдөлгөөд нуусан гэдэг шүүлт авсан.
Яагаад гэвэл энэ нөгөө нэг өөрөө алга болсон шүү дээ. Тих үедээ эднэр Линдаг болоход Линда ингээд хин ингээд өргөө тийш нь тавьсан байсан гэдэг нь ингээд харсан гэж ингээд хэвтсэн байдал ингээд хараад өөрөө очиж тэгэж яваад ямар сэвтэйгүй унаад тэгэж хэвтэйгүй хүн ингээд өргөж тийш тавьсан байна гэдэг ингээд нотлох баримт байсан. Тийм болохоор ингээд өгцөн одоо ингээд хүн нуусан гэдэг шүүл тавсан. Тэгээ бас энэ найз залуу нь штэ өөрөө ингээд алга болоогүй байсан болвол энэ шүүлтийг авахгүй байсан. Яг л шижигтэн бишээсэн штэ. Ингээ хин шижиглээгүй ингээд юугэнч мэдээг байсан. Тэгвэл бас энэ нуусан гэдэг шүүлтийг авахгүй байсан. Тийм болохоор ингээд бараг өөрийгөө бариад өгцөн. Тэгтээ бас ингээд гүйцэд биш. Ингээд амар сонин юу болсон. Тэгээ энэ одоо энэ алтартай цагдаа одоо хүртэл ингээд хэлээд идэг ингээд энэ найз залуу мөн ингээд итгэлтэй ингээд за ингээд энэ болсон явдал дууслаа. Гэтэ та нар дараагийн болсон явдлыг сонсомоор байвал 5000 лайк дараарай. Тэгээ би дараачгаа хийж эхлэе. Өнөөдрийн бичлэгийг хийсэн. Одоо энэ бичлэгээ тэгч үнэтэй маргаашийн бичлэгийг хийсэн. Тэгээ би дахиад 3 бичлэг хийн. Тэгээ та нар намайг тэр 3 бичлэг хийхээс өмнө 5000-ыг авчмал би дахиад энэ 5 хоногт болсон явдал ярьж болно. Тийм болохоор лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Маргааш уулзъя. Баярлалаа.